Сайн байцгаана уу? Та бүхэнд насан туршийн боловсролын үндэсний төв 3 Эрдэнэ багшийн дээд сургууль хамтран теле хичээлийг хүргэж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв бага насны хүүхдийн тоглоом, тоглох үйл явц, эцэг эхчүүд хүүхдтэйгээ хэрхэн тоглох талаар зөвлөгөө хүргэж байна. Юуны өмнө бүгдээрээ өнөөдөр тоглоомын тухай ярилцъя. Хүн бүхэн тоглоом гэхээр багадаа тоглож исэн төрөл бүрийн хэрэглэгдэхүүн тоглож байсан үйл явцууд санаанд орно. Тоглоом бол бага насны хүүхдийн үндсэн хэрэгсэл. Ямар хэрэгсэл вэ гэхээр гол үйл ажиллагаа нь болдог. Хүн болгон өөрөө өөрийн насандаа тохирсон үйл ажиллагаануудыг хийж байдаг. Энэ тухай маш олон эрдэмтэд өөрсдийн судалгаа шинжилгээг гаргасан. Жишээлбэл Италийн эрдэмтэн Мария Монтессори хүүхдийн тоглоом бол үндсэн үйл ажиллагаа нь. Тэд ертөнцийг танин мэдэх хэрэгсэл гэж хэлсэн бол Vygotsky танин мэдэх үндсэн үйл ажиллагааны хэлбэр нь тоглоом юм гэж тодорхойлсон. Энэ тухай Монгол Улсын боловсролын сургуулийн эмнэлэг боловсролын сургуулийн багш нарын хамтарсан хамгийн сүүлийн бүтээл тоглонгоос суралцахуй төсөл тоглоом зэрэг номнуудыг та бүхэн олж уншиж судлаарай. Бага насны хүүхдийн тоглоом нь тэдний голлох үйл ажиллагаа учраас маш олон үүргүүдийг гүйцэтгэж байдаг. Жишээлбэл хүүхэд тоглох явцдаа өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, хэл яриагаа хөгжүүлэхээс гадна хүмүүжүүлдэг. Тоглоом бол тэдний насан туршийн амьдралын хэрэгсэл юм. Тоглоомоор тоглох явцдаа хүүхдийн оюун ухаан, бие бэлдар, нийгэмшүүн хөгжлийг төлөвшүүлж яадаг. Бага насны хүүхдийн тоглоом нь тэдний нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогоос шалтгаалаад өөр байдаг. Тоглоом гэхээр бид нар хэрэглэгдэхүүнүүдийг шууд хүлээж авах хэрэгтэй. Тоглоом бол хэрэглэгдэхүүн буюу машин, бөмбөг, хүүхэлдээ, төрөл бүрийн тоглоомын хэрэгслүүд байгаа. Үүгээр нас болгоны хүүхдүүд өөрөө өөрсдөө тоглодог. Энэ тоглож байгаа үйл явцыг нь тоглоомын үйл ажиллагаа гэж нэрлэж байгаа. 2 настай хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогийн хувьд бид онцгойлон анхаарах нэг зүйл бий. Тэд бол 60 шавнцын ажил буюу нэг үйлийг давтан хийдэг онцлогтой. Тэд тоглоом байрах, тоглоом эд зүйлстэйгээ харилцах замаар хөгжиж байдаг. Тоглоомынхоо хэлбэр, хэмжээ, өнгө, эдгээрээс хүүхэд маш олон зүйлийг олж таньж авдаг. Тэгвэл 3 настай хүүхдүүд бол ертөнцийг танин мэдэхдээ хувийн онцлогынхаа зүгээс би, миний гэсэн ийм онцлогтой учраас тоглоом эд зүйлээ бусдаас харамлах, ганцаараа тоглох онцлогтой. 4 наснаас хүүхдүүд худлаа ярих буюу далан худалчийн нас гэж нэрлэгддэг. Эрдэмтэд тэгж тодорхойлсон байдаг л да. Тэгэхээр энэ насны хүүхдүүд бусад хүүхдүүдтэй хамтран тоглохоос гадна тоглож байгаа эд зүйлээ төсөөлөх, ирээдүйн тухай мөрөөдөх, төрөл бүрийн худлаа зүйлийг санаанаасаа зохиох зэргээр хөгжиж байдаг. Хэрвээ таны хүүхэд худлаа ярьж байвал та битгий санаа зовоорой. Таны хүүхдийн танин мэдхүү хөгжиж байгаа гэдгийг л анхаараарай. 5 настай хүүхдүүд хамтран тоглож, тавуулаа, зургуулаа тоглохоос гадна тэдний тоглодог тоглоом нь цаашаа олон хоногоор үргэлжлэх боломжтой. Тэд ертөнцийг танин мэдхийн тулд яагаад ээжээ, аава, ахаа, эгчээ энэ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн асуултыг байнга тавих болно. Та энэ асуултанд нь өөрийнхөө мэдэх хэмжээнд үнэн, зөв, шинжлэх ухааны үндсэлтэй хариулахыг хичээгээрэй. Та одоо хүүхдтэй ямар тоглоом сонгож авах вэ гэсэн бодол өөрөө ирэхгүй төрж байгаа. 2 настай буюу бага насны хүүхдэд тэдний гарын хөдөлгөөнийг дэмжсэн барих, атгах, зулгаах, тэд амандаа эд зүйлсийг хийдэг учраас аюулгүй талаас нь бас маш сайн анхаарч сонгож аваарай. Мөн хөдөлгөөнийг дэмжсэн хөдөлгөөнтэй өнхөрдөг, нааш цаашаа явдаг, уяатай, үрж эвлүүлдэг, угсардаг том тоглоомуудыг 2-3 настай хүүхдүүд сонгож тоглуулах илүү таатай. Мөн мэдээж таны хүүхдийн эрэгтэй юу, эмэгтэй юу гэсэн хүүс таны хүүхдийн хэрэгцээ, сонирхол, хүсэл тухайн тоглоомд шингэж байдгийг битгий мартаарай.
мөн тэдний мэдрэхүүн эрхтнийг хөгжүүлэх, мэдрэхүүн эрхтний тусламжтайгаар танин мэдэх боломжийг хангасан дуурдаг, хөдөлдөг, явдаг. За төрөл бүрийн дуу аваа гаргадаг ийм тоглоом байх юм бол таны хүүхдийн хэл яриа, сонсгол, хөдөлгөөн, хөгжмийн танин мэдхүйд чухал нөлөө үзүүлнэ. Тоглоом сонгохоос гадна та хүүхдтэйгээ хамт тоглох хэрэгтэй. Яаж тоглох вэ? Та цаг гаргана. Өдрийн тодорхой цагт хүүхдтэйгээ тоглодог цагийг заавал өдрийн дэглэмдээ тусгаж өгөөрэй. Өглөө тоглож болно, өдөр тоглож болно. Бүр оройч унтахаас өмнө 5-10 минут тоглох хэрэгтэй. Тоглоом нь таны хүүхдийн танин мэдхүй хөгжүүлэхээс гадна та хүүхдтэй хэрхэн хайртай байгаагаа илэрхийлдэг хамгийн чухал үйл явц юм. Тоглох явцдаа таач бас өөрөө алжаалаа тайлах болно гэдгийг битгий мартаарай. Тоглож байхдаа хүүхдийнхээ яриаг хэрхэн ярьж байгааг, юу ярьж байгааг анхааралтай сонсоорой. Мөн тэднээс асуулт асууж дэмжээрэй. Хүүхдийнхээ нүд рүү хараарай. Бас инээмсэглээрэй. Хүүхдээ буруу тоглолоо, ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн үгээр хизээч битгий үйл хөдлөлийг нь болон үг яриаг нь хязгаарлаарай. Ингэснээр таны хүүхэд өөрийнхөө сэтгэл зүг танд нэхээс гадна таныг өөртөө хэрхэн хайртай болохыг мэдрэх хамгийн чухал үйл явц юм шүү. Хүүхдийг тоглож байхад тоглоом байхгүй, үнэтэй тоглоом байхгүй гэж битгий сандраарай. Таны гар, хуруу, хэл яриа, инээмсэглэл чинь таны хүүхдэд тоглоом мэт харагдах болно. Жишээлбэл хуруугаараа бид нар хамар нь хаана вэ? Нүд нь хаана вэ гэж заах жишээтэй. Ингэхээр таны хүүхдийн хурууны хөгжилд маш сайнаар нөлөөлөхөөс гадна тухайн хүүхэд жүжигчлэн тоглож сурдаг. Эрхийн хуруу хаана вэ? Хөдөлгөөнтэй. Сайн байна уу? Эрхийн хуруу хаана байна? Сайн байна уу? Сайн байна уу? Хөдөлгөөнтэйгээр ингэж тоглох. Мөн инээмсэглэх хэрэгтэй. Дуу хоолойгоо өөрчилж болно. Хоёр өндөр цагта хаана вэ гэхэд хүүхэд энийг хоёр хуруу гэж харахаасаа илүүтэйгээр цагдаа гэсэн мэдрэмжийг авч дүрд хувирдаг. Амрыг гэрээ. Мэндчилгээний үгийг мөн хэлж сурна. Хоёр бүдүүн ноёнтон хаана вэ? Энд байна. Сайн байна уу та? Сайн байна уу гэж дүрд хувирлан тоглох нь таны хүүхдийн хурууны хөгжлийг дэмжихээс гадна хэл ярианы хөгжлийг дэмжин мөн нийгэмшгүй хөгжлийн чадварыг дэмжиж мэндчилгээний сайн байна уу, баярлалаа, баяртай гэсэн үгнүүдийг хэлж сурах юм аа. Хүүхдүүдтэйгээ бид хэрхэн тоглох вэ? 2 настай хүүхдүүд ганцаараа тоглох дуртай байдаг. Тэдний тоглох хугацаа ч богинохон. Тийм учраас та цаг зав их гарна гэж хизээж битгий сандраарай. Цөөхөн минут чанартай тоглохыг хичээгээрэй. Чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Жишээлбэл янз бүрийн амьтдын дуу чимээг сонсох дуртай байдаг 2 настангууд. Нохой тэжээдэг бол нохой хэрхэн дуурдаг вэ? Зургийг номон дээрээсээ үзүүлээд тухайн амьтан хэрхэн дуурдгийг та өөрөө үзүүлж болно. Мөн машиныг бариад гэх мэтэр та ичихгүйгээр хүүхдтэйгээ яг л 2 настай юм шиг тоглох юм бол хүүхэд нь маш их баярлах болно. 3, 4, 5 наснд бүгдээрээ л хүүхдүүд тоглох дуртай. Гэхдээ 2-3 настангууд харьцангуй гэр бүлийнхээ хүмүүстэй аавтайгаа, ээжтэйгээ цагийг хамт их өнгөрүүлдэг хүмүүстэйгээ тоглох дуртай байдгийг анхаараарай. Тийм учраас та алжааж ядарсан ажлынхаа ядаргааг хэрхэн тайлах вэ гэж бодож байгаа бол хүүхэдтэйгээ л тоглох хэрэгтэйг дахин сануулъя. Тоглохдоо дуу аваа, гаргах, жүжигчлэх, хамтрах, хэрэглэгдэхүүн материалыг нааш нь цааш нь зөөх зэргээр үйлүүдийг хийж тоглох үйл ажиллагааг нь дэмжээрэй. 4 насангууд настай болоод ирэнгүүт хүүхдүүд харьцангуй эд зүйлээс гадна бусад
танихгүй хүмүүстэй ч тоглох хүсэлтэй болсон байдаг. Тэдэнд найз хэрэгтэй учраас найзлах, хамт тоглох, олон хүүхдүүдтэй газар буюу цэцэрлэгт явуулах нь илүү тохиромжтой. Цэцэрлэгт хүүхэд найзлаж, тоглож, хамтдаа хөгжиж байдаг. 5 настангуудын тоглоом 2-3 хоног үргэлжлэх явдал бий. Тэд хүссэн тоглоомороо хүссэн хүнтэйгээ тоглоно. Тэрч бүхэл тэр надтай тоглохгүй байна гэсэн гомдлуудыг хүртэл танд хэлж магадгүй. Энэ үед нь та анхааралтай сонсоод яагаад миний хүүхэд тэр хүүхэдтэй тоглохыг хүссэн юм бол? Гэтэл тэр хүүхэд яагаад миний хүүхэдтэй тоглохгүй байгаа юм бол гэдгийг анхаарч ажиглаж судалснараа хүүхдийнхээ зан төлөв, харилцаа, ямар хүнтэй нөхөрлөх хүсэлтэй байгаа ирээдүйн зан төлөвийг тоглоомоос нь харж болно. Хүүхдтэйгээ тоглохдоо инээмсэглэхээ битгий мартаарай. Хизээч уурлаж, уцаарлаж, за одоо тэгээд яах юм? За хурдал гэсэн сөрөг үгнүүдийг битгий хэрэглээрэй. Заавал тэдний үгийг сонсоорой. Одоо ингэж тоглоно гэж бас битгий дүрм заагаарай. Таны хүүхэд өөрөө тухайн тоглоомын эзэн нь болж удирдах, таныг чиглүүлж байх тусам таны хүүхдийн хөгжилд маш сайн нөлөө үзүүлдэг. Жишээлбэл "Аава та наад машина энд тавь. Одоо нааш нь. Энд тавь" гэх мэтээр хүүхэд 1-2 өгүүлбэрээр эсвэл "Улаан машиныг аваад ир. Бор өнгөтэй машина цаад талд нь тавиарай. Урд талд нь могоон машина тавиарай. Тэгээд хамтдаа дуурайад одоо сигнал дараа" гэх мэтээр хүүхэд тоглож явах явцдаа таныг удирдах, өөрийгөө удирдах, тоглоом эд зүйлстэй эзэн нь болох, тоглох үйл явцынхаа дүрэн болж хуурж байдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн хичээлийг дүгнээд үзвэл та хүүхдтэй тоглоом сонгохдоо хүүхдийнхээ нас, сэтгэхүй, хөгжлийн төвшин, хэрэгцээ сонирхлыг нь харгалзаж үзээрэй. Мөн аюулгүй байдлыг нь хангахаа мартуузай. Сонгож авч өгсөн тоглоомороо чи тоглох гэж түнлүү түлхэхээс хамтран тоглох нь илүү гэдгийг мэдэж аваарай. Тоглохдоо чин сэтгэлээсээ инээмсэглэж тэдний үг хэлийг сонсохоо мартуузай. Тоглож байх явцад нь хүүхдээ хэл ярианы хувьд, математикийн хөгжлийн хувьд, эргэн тойрны эд зүйлсийг хэрхэн хүлээж авч байгааг талаар, мөн хүмүүстэй хэрхэн харилцах чадвар сууж байгааг нь анзааран судлаарай. Ингэснээрээ та хүүхдтэй дараагийн удаа ямар тоглоом сонгож авах вэ? Хүүхдтэйгээ хэрхэн тоглох вэ гэсэн арга барилуудыг мэдэж авах боломжтой юм. Эцэг эхчүүд та бүхэн өнөөдрийн хэлсэн бяцхан зөвлөгөөг анхааран амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа. Баяртай.